За тэгээд хамтдаа үгийн төлөө залбирцгаая. Бурхан энэ цагт биднэрт үгээ хэлхийн төлөө тэгээд бас бид нар энэ үгээр нь зөвхөн сонсоод өнгөрөх биш, бид нар бас өөрчлөгдөхийн төлөө залбирцгаая. Бурхан минь ээ, тэгээд та биднэртэй хамт байдаг, ирээдүйд ч байх. Тэгээд бид нар тань дээр очих хүртэл та биднийг энэ дэлхий дээр дагуулах эзэн учраас, зааварлах эзэн учраас, биднийг өөрчлөх эзэн учраас танд баярлалаа. Тэгээ энэ өнөөдөр бидний хамтдаа судлах үгийг та бид нар зөвхөн ойлгоо зогсохгүй, бид нар зөвхөн сонсоо зогсохгүй, бид нар амьдралдаа хэрэгжүүлэхэд та тусалж өгөөрэй. Энэ бүгдийг таны хүү Есүсийн нэрээр хэлж байна. Амен. Амен. За, сургаалт үгс номын 22 дугаар бүлгийг гаргаарай. Сургаалт үгс 22-ын 24-өөс 25. За, сургаалт үгс 22-ын 25. Тийм, 24-өөс 25. За, марлаа чангаар унших уу гаргацсан бэл. Өөрөөр баригдсан хүнтэй бүү нөлөө. Өдөр зантай хүнтэй бүү. Өчигдөр чи түүний аашнаас мулцаж өөрийгөө занганд оруулах. За. Эндээс ууртай хүнтэй юу гэж вэ? Бүү нөхрлөө гэсэн байна. Хэрвээ чи нөхрлөөд авах юм бол занганд орноо гэж хэлсэн. Тэр би еврей үгүүдийг нь бас судалж үзсэн байгаа. Энэ ишлэлийн. Тэгээ еврей үгийн ууртай хүн гэдэг үг нь BLF гэдэг үг байсан. BLF гэж үг байна. Ууртай хүн гэсэн утгатай. Тэгээ энэ ууртай хүн гэдэг нь уур зөвхөн тэр хүний дотор байгаа гэсэн утгатай биш, харин ууранд эзэмдүүлсэн гэсэн утгаар еврей хэлнээр хэлж байна. Тэгэхээр хүн болгон уурладаг. Хүн болгон сүрэг сэтгэлийн хөдөлгөөн болох тэр уурыг хүний эсрэг болон бусдын эсрэг, эзүүлсийн эсрэг, нохоо амьтан юу вэ? Тэрний эсрэг хэрэгэлдэг байгаа. Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг байгаа. Гэхдээ энэ нь хор уршигтай гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. За. Бэйл гэдэг үгний үндсэн утганд нь юу байна вэ гэсэн чинь эзэн, эзэмшигч, захирагч, ямар нэгэн шин чанартай хүн гэсэн байна. Тэгэхээр уур гэдэг үг маань ууртай хүн гэж байгаа тэр хүнийгээ уур гэдэг зүйл нэгдүгээрт яадаг байх нь. Уур тэр хүний эзэн болдог байх нь, эзэмшигч нь болдог байх нь, захирагч нь болдог байх. Тэгэхээр яг нөө одоо монголоор хэлбэл ууртай хүн гэж хэлдэг үг хэллэгийг еврейгээр юу гэж хэлдэг байх нь? Уурын эзэн гэж хэлдэг байх нь шүү. Тэгээ энэний бүр үгчлээд махчлаа тайлбарлах юм бол уур нь түүнийг эзэмсэн хүн гэж ойлгож болно. Энэ нь хаяа нэг уурладаг биш. Уур бол тэр хүний зан чанар болсон хүнийг хэлдэг байх нэ. За, байл гэдэг үгийг би сая тайлбарлалаа. Одоо айф гэдэг үгийн тайлбарлал бол шууд утга нь юу вэ гэхээр хамар гэсэн утгатай үг байна. Хамар. Еврей хэл нь хүн уурлах үед хамар нь улайж хүчтэй амьсгалдаг гэсэн байна. Тэгээ тийм учраас хамар гэдэг үг яах нь вэ? Хамар гэдэг үгээр ууртай хүнийг еврейчүүд хэлж болдог байх нэ. Хамар тэнцүү уур хэлэн гэж ойлгодог еврей хүмүүс. Тэгээ еврейчүүд өөрийнхөө тэр нөгөө сэтгэлгээ соёлоос болоод ингэж ойлгодог байх нэ.
За тэгээд дээрэс нь еврей хэлэнд хилц үг байдаг. Тэр нь юу вэ гэхээр зэрэг урт хамартай гэж хилц үг байдаг гинэ. Тэгээд тэр үгээр юуг илэрхийлдэг вэ гэхээр зэрэг ууралдаггүй, уурлахтаа удаан хүнийг урт хамартай хүн гэж хэлдэг гэж. Тэгээд Библиэр бас бичгтээ Бурхныг нөгөө уурлахтаа удаан гэж бид нэр сонссон шүү дээ. Библиэр ишлэл байдаг тийм үү? Бурхан бол уурлахтаа удаан. Тэгээд тэр нь болохоор урт хамартай учраас Бурхан удаан ууралдаг гэсэн утгаар илэрхийлдэг байна. За дараагийнх нь ишлэлийг харцгаа хэдүүлээ. За сургаалт төгс 14:29 дээр нөгөө урт хамартай буюу Бурхан бол уурлахтаа удаан гэдгийг хэлсэн байна. За уншаад хумарлаа чангаар 14-ийн За түргэн зан гаргах нь юу гэсэн бэ? Мөнхөглөлийг өргөмжилдгөө гэж хэлсэн байна. Энэ хоёр ишлэл хоёулаа уурын тухай биднэрт асар их зүйлийг ойлгуулж байгаа. Уурлахтаа удаан хүн, агуу хүн гэсэн утгыг бас давхар илэрхийлж байна. Яаков 1:19-20 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр хүн бүр сонсохдоо хурдан, ярихдаа удаан, уурлахтаа удаан бай гэдэг утгыг бас хэлж өгдөг. Эфес 4:26-аас 27 дээр ууралсан ч нүгэл буй үйлд ууран дээр чинь нар хүртэл битээ жаргагээ гэж хэлсэн байна. За, еврей үгүүдийг нь ухаад үзэх юм бол одоо энэ сургаалаас бид нар магадгүй олон зүйлийг мартна. Гэхдээ хамар гэдэг үгийг санаарай. Бурхан юу вэ? Урт хамартай. Тэр уурлахтаа удаан биднийг өршөөдөг, бидний гэм нүглийг уучилдаг Бурхан биднэрт үргэлж ууралж ханддаггүй байх нэ. За, би бас уурын талаар Библиэлд гарсан одоо Библиэлд байгаа жишээнүүдээс уур ямар уурыг гаргасан бэ гэдэг талаар ишлэлүүдийг бас та нарт хэлж өгье. Библийн бааtruуд байгаа. За жишээ нь нэгдүг нь болохоор 6 төрлийн уурын тухай би та нарт хэлж өгөхийг хүсэж байна. Тэгээд 6 хүн надад хэрэгтэй болно. За хүмүүсүүдийгээ дууднаа. Зоргоо хамгийн түрүүнд гараад зогсооч. За чи Каин болоо шүү. За тийшээ зогсожээ. Зоргоо. За Каин. За дараагийнх нь болохоор ананд Мөсө болоорой. За дараагийнх нь болохоор бэлгүүнээ гараад ир. Саул. Ааха. За дараагийнх нь хүн болохоор хиний нэрийг мартдаг ба шүү дээ. Зезегийн нэрийг шууд мартав. Zeze, please come. Zeze will be Ahab. За Жавха гараад ир. Жавха Йоно шүү. За одоо хамгийн сүүлийнх нь хүн нэг эрэгтэй хүн хэрэгтэй. За цогоо гарчих юм уу? За. Хэн бодох вэ? За чи нөгөө нэг ах トゥ хоёрын сургаалт зөвлөл байдаг шүү дээ. Сургаалт төгс 19. Тэрний ахын шүү. Нөгөө төөрсөн хүүгийн үлгэр шүү дээ. За хамгийн эхний хүн юм блэ? Эхнийс нь зогсчих. За зоргоо. За дараа нь хэнийг хэллээ? Мөсө. За тэгээд Саул, тэгээд Ахаб, тэгээд Йона, тэгээ хамгийн сүүлд ах байгаа.
За та нар бүгдээрээ энэ Библийн түүхүүдийг мэднэ тийм үү? За Каин ямар хэрэг хийсэн уурлаад. Тэгээ дүүгээ алсан. За тэр нь яасан? Яагаад уурлсан бэлээ? Бурхан өөрийнх нь өргөлийг авсан учраас уурлсан байгаа. Тэгээ энэ уур юунд хүргэсэн? Каин нэг одоо тэг уурлсан, тэгэнгүүт хүн алхад хүргэсэн уураар уурлсан гэсэн үг Каин. За дараагийнх нь Мосе уурлаад юу хийсэн? Мосе уурлаад Бурхны үгэнд дуулуургүй байсан учраас тэр яасан? Израильчууд гомдлсон байгаа. Тэгээ Мосегийн уур нь яасан гэхээр тэр амлагдсан нутагт орж чадаагүй. Мосе бол уурлснаасаа болоод амлагдсан нутагт орж чадаагүй. Амлагдсан нутгийг алсаас хараад тэгээд амлагдсан газраас наан өгсөн байна. Уг нь бол тэр амлагдсан газар руу орох ёстой хүн байсан. Харин түүний дагалдагч Йошуа, Калеб хоёр тэгээ Йошуа даргалаад амлагдсан газар руу оруулсан. За дараагийн хаан бол дараагийн хүн бол Саул хаан. За Саул ямар зүйл хийсэн бэлээ? Тэр маш их хартай хүн байсан. Давид Саул мянгыг Давид 10,000 гингүүт атаарсан. Тэгээ яасан бэлээ? Давидыг алахыг оролдсон байна. За дараагийн хүн болохоор Зэзэ маань Ахаб болсон. За Ахаб хаан ямар уураар уурлсан бэ? Ахаб болохоор өөрийнхөө хүссэн зүйлд хүрч чадаагүй учраас уурлсан хүн байна. Одоо тэр хүссэн зүйлээ биелүүлээгүй учраас тэр уурлсан. Тэгээ яасан? Өөрийнх нь хүсэл биелээгүй учраас тэр уураараа бусад хүмүүст хор хөнөөл хүргэсэн гэсэн үг. За дараагийн хүн бол Йона байгаа. Манай жахаа Йона болсон байна. Йона яасан бэлээ? Уурлсан чинь юу болсон? Тэгээ Ниневегийн ард түмнүүдийг үхээсээ Бурхан тэднийг шийтгээсэ гэж хүссэн чи яасан? Хүслээр нь болоогүй. Тэгэхээр зэрэг тэр хэрвээ өөрийнх нь хүслийг бас Бурхан биелүүлэхгүй юм бол би өөртөө үхээс таарна гэж уурлсан байгаа Йоногийн хувьд. Тэгэхээр Йоногийн хувьд яасан гэхээр зэрэг өөрийн хүслийг Бурханы тэр хүслээс дээгүүр тавьсан байгаа өөрийнхөө хүслийг. За хамгийн сүүлийн юм болохоор ах байгаа. Нөгөө сургаал бидний бүгдээр ингэ сайн мэддэг. Тэгээ тэрэнд түүхэн дээр яадаг вэ гэхээр зэрэг ах トゥ хоёр байдаг. Дүү нь өөрийнхөө өв хөрөнгийг эртлэн аваад яадаг вүлээ? Харин орон нутагт очиод бүх үе төрөнгөө зараад ирсэн чинь ах нь аавтайгаа үргэлж маш сайн байсан. Гэхдээ тэр бас л ууралдаг. Тэгээд тэр нь яасан гэхээр зэрэг дүүгээ уучлж өршөөж чадахгүй, баярлаж чадахгүй байсан. Тийм уураар ууралсан. За Библиэлд ийм одоо 6 баатаруудаар дамжуулаад 6 төрлийн уурыг илэрхийлсэн. За хэдүүлээ хэлцгээе. Эхнийх нь юм билээ? Каин, дараа Мoses, дараа Саул, дараа Ахаб, дараа Жона, дараа older brother том ах байсан тийм үү? За энэ бүх уурнууд бүгдээрээ Бурханд таалагддаг. Танд ийм уурнууд байна уу? Та ийм уурыг гаргадаггүй өөрөөсөө. За баярлалаа. За хэдүүлээ нэг хэдэн минут яг одоо нүдэ ханаад бодцгоё. Надад энэ төрлийн уурнуудаас би аль нэгнийг нь гаргасан бол тэрнийхээ төлөө уучлал гуйгаагүй бол яг өөрлөгөө хараад Бурхны өмнө уучлал гуйгаа. Тань таалагдахгүй тэр зүйлийг би хийсэн байна. Та намайг уучлж өгөөч гэдэг өөрлөгөө хараад ууртай хүний тухай бодох шаардлагагүй. Өөрийнх нь тухай бодоорой.
Бурхан минь ээ, та биднийг хайрлаж хамгаалдаг. Та уурлахтаа удаан. Тэгээ бид нар бас саяын Библиэлд гарсан хүмүүс шиг тань таалагдахгүй тийм уураар ууралсан бол Каин шиг, Ахав шиг, Мөсе шиг, Жона шиг, тэгээ тэр том ах шиг, Саул шиг бид нар ууралсан бол бидний дотроос тэр уурууд гардаг бол та биднийг уучлж өгөөч. Бид нэр тийм уурыг өөрийнхөө дотроос гаргахгүй байхад өөрсдийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг танд асгахад, танд хэлэхэд, таны өмнө бууж өгөхөд та бидэнд тусалж өгөөч. Бид нар бүгдээрээ шийдвэр гаргаж байна эзэн. Энэ уурыг биш, харин бид нар мэрэгүү ухааны уурлахтаа удаан байхыг бид нар сонгохыг хүсэж байна. Тэгээ энэ бүгдийг таны хүү Есүсийн нэрээр хэлж байна. Амен. За хэдүүлээ цааш нь үргэлжлүүлье. За 1-р Коринт номын 1-р Коринт хамгийн сүүлд гаргачих болдог. 1-р Коринт 15:33. Марлаа гаргасан уу? Марлаа чангаар уншиж өгөө. 1-р Коринт 15:33. За та нар бас бүгдээрээ харж байгаа юм. Тэ? Сайн зуршлыг юу эвддэг вэ гэхээр муу нөхөрлөл эвддэг. Тэгээд сая миний дуулал 22 дугаар бүлгийн 25-аас 24 дээр юу гэсэн бэ гэхээр Бурхан маш тодорхой хэлсэн байна. Тийм ууралдаг хүнтэй бүү нөхөрлөө. Тэр хүнээс хол бай гэж хэлсэн. Эстигвэс тэр зүйл танд нөлөөлсөөр байгаа та өрхөнд автаад та өөрөө ууралдаг хүн болохгүй гэж болгоомжлуулсан байна. Тэгэхээр муу нөхөрлөл сайн зан чанарыг эвддэгэ гэдгийг бас 1-р Коринт 15:33 дээр хэлж байна. За дараагийн ишлэл нь дуулал 1:1. За дуулал 1:1 дээр юу гэж байна? Дуулал 1:1-ийг хэдүүлээ харцгаая. Хорон мөн хүний зөвлөгөөг дагдаггүй, нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй, басамжлагчийн суудалд суудаггүй хүн ерөөлтэй. За эргээд энэ ууралдаг хүнтэй юу гэж хэлэх вэ? Хэдүүлээ харуул. Ууралдаг хүний зөвлөгөөг дагдаггүй, тэгээ ууралдаг хүний зам дээр зогсдоггүй, ууралдаг хүний суудалд суудаггүй хүн ерөөлтэй гэж харцгаая. За сургаал төгс 13:20-ыг харцгаая. Сургаал төгс 13:20. За сургаал төгс 13:20. Хар санаа нь хорон мууг сэтгчдийн зүрхэнд оршдог. Харин амар тайвныг дэлгэрүүлэгчдэд баяр хөөр оршдог гэсэн. Тэгэхээр нөгөө уураар эзэмдүүлсэн хүн, тэ? Ууртай хүн биш, уураар эзэмдүүлсэн хүн. Уурын хүн гэж еврей хэлнээр хэлдэг. Тэгвэл тэр уур нь тэр хүний хаана оршдог байх нь? Тэр хүнийг эзэмдээ, тэр хүний зүрх сэтгэл дотор оршдог гэсэн үг байна. Тэ? Хар санаа нь хорон мууг сэтгчдийн зүрхэнд оршдог. Тэр уур хэлнэ нь тэдний зүрхэнд оршдог гэсэн үг. За Эфес номын 4:26-аас 31-ийг харъя. Эфес номын 4:26-аас 31. Би шинэ гэрээнээс суурын тухай бас хуучин гэрээнээс энэ уурны талаар юу хэлсэн бэ гэдгийг судалсан байна.
Эфес 4:26-аас 31. За энэ бидний маш сайн мэддэг ишлэлээр эхэлж байгаа тийм. Уурлавч нүгэл бүү уйл. Уур хилэн дээр чинь нар бүү жаргал. Диаволд байр бүүг. Хулгайлсан цаашид бүү хулгайл. Харин гачигдaltaй хүнд хуваалцах юмтай байхын тулд өөрийн гараар сайныг үйлдэж хөдөлмөрлөн зүтг. Амнаас чинь ямар ч ягзарлын бүү гараг. Харин хэрэгтэй үед бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нэгүүлсэл өгнө. Бурхны ариун сүнсийг бүү гашуудаг. Золилтын өдрийн төлөө та нар түүгээр хамгаалуулсан юм шүү гэсэн. Тэгэхээр ууралсан ч нүгэл бүү үйлд гэдэг нь бид нар өөрсдийн амьдралд хэрэгжүүлэх зүйл маань болж байна. Тэгээ хуучин гэрээнээс, шинэ гэрээнээс тэг уурлах гэдэг зүйлээр тэг эзэмдүүлээд тэг ууранд эзэмдүүлсэн хүн юу үйлдсэн бэ гэдгийг саяын 6 тэг баатраар та нар Библийн түүхүүдийг мэдж байгаа. Тэгэхээр тэр ууранд бүү эзэмдүүлээ. Тэг тэр уураар бүү нөлөөлөгдөө. Тийм ууртай хүн байвал та нар мэрэгүү ухаантай хандах хэрэгтэй. Тэг тэр хүнд уруу татагдаж болохгүй гэсэн үг. За Яаков номын 1:19-с 20-ыг хамгийн сүүлд харцгаая. Яаков номын 1:19-с 20. Хайр дахтуу минь үүнийг мэдгэдэн хүмүүр сонсохдоо түргэн ярихтаа удаан уур хилэнд алгуур байцгаая гэсэн. Тэгээ уурлахтаа удаан хүн юу гэсэн бэлээ? Агуу хүн гэж хэлсэн шүү дээ. Тэр нь сургаалт үгстэй байгаа тий. Сургаалт үгсийн Сургаалт үгс 14:29 дээр хэлсэн. Уурлахтаа удаан хүн агуу хүн гэж хэлсэн байна. За ууралж үзээгүй хүн байна уу энэ өрөөнд? Огт ууралж үзээгүй хүн байвал гараа өргөдөө. Огт ууралж үзээгүй хүн байна уу? За ууралж үзээгүй хүн байвал гараа өргөдөө. За ууралж үзсэн хүмүүс байна уу? Ууралсан хүн байна уу? Ууралдаг хүн байна уу? За тэгвэл тэгээ Библиэлд хэлж байгаа саяын баатрууд байна. Каин шиг ууралж болох нь уу? Болохгүй. Тэ? Мөсө шиг бас битгий уурлаарай. Тэ? Саул шиг байж болохгүй. Ахаб шиг, Йона шиг тэгээд тэр ах хүн шиг битгий уурлаарай. Тэгээ Эфес дээр хэлсэн юм тий. Ууралж болно, уурлагч нүгэл бүү үлдээ. Ууран дээрээ нүгэл бүү жаргаа гэж хэлсэн юм. Тэ нар бүү жаргаа гэж хэлсэн. Тэгэхээр уурлахтаа удаан байцгаая, тэ? Урт хамартай байцгаая. Тэ? Библиэд уур гэдэг үгийг шууд тэ утга нь юу вэ? Хамар гэсэн үг байна. Еврейчүүд юу гэж ойлгодог вэ? Ууралсан хүн хамраа яадаг вэ? Хамраараа түргэн амьсгалаад ууралдаг. Тэр зэрэг Бурхныг юу гэсэн? Бурхан бол маш урт хамартай. Тэр уурлахтаа удаан. Тэгээ би Есүсийн нэрээр та нарыг өрөөж байна. Бүгдээрээ урт хамартай хүмүүс болоорой гэж өрөөж байна. За баярлалаа. Тэгээд миний нөгөө хуваалц өгнүүд дууссан. Тэгээд та нарыг энэ сургаалыг бити мартаасай